Сайн байна уу? Сайн байна уу? Яах вүлээ? Юу вэ? Хамгийн лакшри өрөөгийн захиалсан. Та ийшээ явна уу? 10 жилийн уулзалт мөн үү? Мөн. За, тэр өрөө юу те? Хүүе наад шалнаалч малчраа цаашаал та. Софи юм уу? Хүй сайн аа найзаа. Чи юу хийж байгаа? Найз нь энд ажилтсан шүү дээ. Чи тэгээд өнөөдөр 10 жилийн чинь уулзах чад ингээд шалгуугаад байж идэг зүгээр үү? Үгүй яах вэ зүгээр шүү дээ. Энд ажилтгал юм чинь. Харин ажиллаа дуусгаад та хэд рүү яваад арай. За найз энд гутлаа арчиж байгаа. За тэгтэг. Гадаа харин бороо орох шиг байсан тий. Чи тэгээд дараа нь бац чинь үстэй. Тэг найз нь баазна шүү дээ. Хүүе гар мараараа аваад за дараа нь гараа угааж иж орж ирээрээ за. За. Чи яасан хөөргөн болцсон юм бэ? За би яах вэ чи л. Нэстэ тэр палка аваад өгдөө. За. Темка чамайг цэвэрлэгч болохыг чи мэдсэн бол тухайн үед сайн байсандаа харамс байсан бах та тий. Хүй юу харамсах? Бид хоёр ч бүр суудсан шүү дээ. Одоо хоёр хүүхдээ аав ээж сайхан амьдарч байна за. Цэвэрлэгчээ нөхөр юм биз дээ. За юу муухай юм ярьдیں۔ Чи одоо жоох хөгчг. София. Ус асгачлаа найз. Хүй яасан бэ? Миний найзтай мэрэгчлээ сайн юм а тий. Янзын цэвэрлж шүү дээ. Цаг тухай бүртэн цэвэрлэгчийн ажил зогч юм гэж. Хүй гар хөлөө зүсэг үсттэй гайг үсттэй. Хүй. Яасан бтэ минь найз? Зүгээр үү? Зүгээр. Өнөөдөр хэцүү өдөр байсан юм уу? Яасан? За, найз нь өрөөг нь бэлтжлээ шүү. Ороод ирээрээ. За. София, миний найз одоо болно. Гэхдээ надаа үе удмаараа ингэж хүний зарц болж явна гэдэг сони юм а тий. За, миний найзтай эрт ирлээ шүү тий. Чи гараа угаасан. Угаасан шүү дээ. Яасан? Муухай нүр нэртэй нь үү? Харин тий. Найз энэ нөгөө бог моклын өссөн шүтийн нөгөө угаалгын нунтгал үнэртэж байгаа маа. Юу яа? Чи ингэж хүний шээс бас шавхаатай зуралдаж цэвэрлэгээ хийж явж байхаар дэлгүүрт ядаж нэг худалдагч хий. Үгүй яах вэ? Тэгээд хүний л амьдрал юм да найз. Үгүй юу гэсэн үг юм тэгээ хүний амьдрал гээд одоо ангийнхан ирж байгаа гэж ирж яхад нь чи ингэ байж ах юм уу? Чиний өмнөөс би бүр санаа зовоод яс авталцаад байна шүү дээ. Яасан юу юм бэ? Гэхдээ юунд нь яс авталцав юм найз? Юу яаж байгаа? Манай нөхөр нэг сүлжээ дэлгүүрийн захирал байхгүй юу? Тэд чи тэр дэлгүүрт нь ядаж худалдагчаар ор заяа. Тийм үү? Миний найз ч ястай сайн яваа юм биш үү тий? Тэгштэй сайхан хүүхэн чи сайн нөхөртэй л учиртай байгаа зү. За. Найз нь ажиллаа дуусгааг байгаа. Дуусгачаа түрээд ирээ. За, чамаагаас ганцаараа эрт ирсэн болохоор чинь ганцаардж байгаа ах гэж сая хальт орж ирсэн. За, найз нь ажиллаа дуусгачаа тэгээ буцаад ороод ирээ. За. Орох уу гэжээ? Энийг манай захирлаас танд бэлэг болгож өгч байна. Захирлаа. Энэ юу харагдаж үзэгдээгүй юм даа вэ? Хүш та энийг мэдтгүй мө өгчээ? Энд чи vibes гээд vibe мэдэр Z үеийнхэн гэж байгаа штэ. Манай монголчууд өөрсдөө энийг чи үйлдвэрлэдэг дотоодын бүтээгдэхүүн. Ойлгосон уу өгчээ? Манай бүх сүлжээ ресторанаар зарагдаж байна. Бид нэр зөвхөн энэ vibe-ыг орж ирсэн хүмүүстэй мэдрүүлэх гээд зөвхөн энэ ундааг сонгож байна. Хүшээ эн чинь их чихэн өглөө алгуу уудаг хямаатай уснаас ч гоё юм биш. За их чи энэ стресстэй айгүй стресстэй харагдаж байна. Vibe-ийн энэ төрөл болохоор лимонтой. Та зүгээр Vibe-ийн лимонтойг нь уугаал бүх стресс бай блок. Эртхэн мэдсэн бол их чинь сэмгэлзээд явж байхгүй. Ямар хүн байна захирал гэж? Та танд байгаа юм уу? Мэдгүй байна. Их чинь айгүй олон газрын захирлуудыг данаа мэдэн намаа ингээд ийш тийш орохоор дайлж цайлаад байдаг байхгүй. Тэгээд танаа захирлыг харин мэдэхгүй байна. Танилцаж авъя. Ихчтэйгээс захирлаад дадаад өгч. Та шоконд орвоо. Зүгээрээ гяс ихчтэй дадаад өгч. Найзаагаа дуудсан уу? Манай аав надад хэлжсэн юм л та. Чи ямарваа нэгэн бизнес эхлэж байгаа бол шал угаанаа л гэсэн үг гэж. Хүний л амьдрал шүү дээ.
Яасан гинэ? Хүү яна зүгээр үү?